Сайн байна уу, намайг Нанжилгүнтүү хөвгтэй Чамин сувдаг. Би Дорнод аймгийн Хэрлэн сумын сэтгүүр цэцэрлэгт 2022 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа. Үүнээс өмнө би Саруул ирээдүйн цэцэрлэгт ажилладаг байсан. Энэ хугацаанд хүүхдтэй ажиллах арга барилаа засан сайжруулж, багш нараасаа маш их зүйл сургаж, ажилдаа хэрэгжүүлж, мөн багш гэдэг эрхэм хүмүүсээрээ би бахархан ажиллаж байгаа үлээ. Энэ хичээлийн жилд бэлтгэл бүлэгт 34 хүүхэдтэй ажиллаж байгаа ба хүүхдийн биеийн хөгжлийн онцлогт нийцэх үед дадал хөвчтүүдийг эзэмшүүлж, эхний үнэлгээгээр 69.9% байсан бол явцын үнэлгээгээр 94% агц гарган ажиллаж байна. Бүлгийн багштай хамтран хаягдлыг дахин ашиглаж, арга зүйгээ болгон цэцэрлэгийн галтаагоноос 30 гаруй килограмм яс авч энэ хичээлийн жилд 20 төрлийн хэрэглэгдэх хүн хийсэн байна. За тэгээд бид нар бол хог хаягдал дээр далны ясаар голчлон зураг зурах, хөгжим өөрсдөө хийх, одоо ямарваа нэгэн ямыг дахин яаж эко хог хаягдлыг дахин яаж ашиглах вэ гэдгийг бол ерөөхдөө маш сайн сурсан, гэртээ дадлуулган эзэмшсэн хүүхдүүд маань гэрлүүгөө бүтээлүүдээ авч явж бас өрөөгөө гэрээ чимдэг. 2023 онд тархины баруун хэсгийн сажилттай хүүхдтэй ажиллан тухайн хүүхдийн биеийн онцлог тохируулан гар хөлийн хөвшөлт суллах, эллэг массаж хийх, өөрийн хувцас хэрэгсэл танин мэдэх, бие засах, өөрийн биеийн хэрэгцээ шаардлагыг илэрхийлдэг болох чадварыг эзэмшүүлсэн 2025-аас 2026-ны хичээлийн жилд аутизмын хүнд хэлбэрийн хүүхдтэй ажиллаж байна. Аутизмтэй хүүхэд саажилттай хүүхдүүдийн ялгаа маш өөр бөгөөд бие бэлтрийн болон оюуны ялгаагаараа өөр байдаг тул хүүхдийн онцлог тааруулан эцэг эхтэй хамтран ажиллаж байна. Байгууллагын гамшигаас хамгаалах орон тооны зөвлөлийг ахлан ажиллаж, талын чонд 2024 гамшигын иж бүрэн сургалтанд биечлэн оролцсон улаан загламын онцгой гишүүн болсон. Сургалт үйл ажиллагаанд хамрагдан үндэсний бичиг бидний бахархал тэмцээнд жил бүр амжилттай оролцож, 2025 онд багийн гишүүдийн хамтаар тэргүүн байранд шалгарсан. 2023 оноос Хэрлэнгийн Барья уртын дууны чуулгын дэргэдэх сургалтанд тогтмол хамрагдан Хэрлэн голын болон уулын тахилга наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, улмаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 30 гаруй хүүхдэд хөөрхөн халуун уртын дууг зааж, хүүхдүүдтэйгээ хамтран Хэрлэнгийн Барья уртын дууны чуулгын жаргалтай дэлгэр тайлант концертод амжилттай оролцсон. 2024 онд укулеле хөгжмийн сургалтанд суун, 2025 онд окарина хөгжмийн сургалтанд хамрагдсанаар уг наадмын тайзнаа олон улсын болон бусад багш нартайгаа хамтран оролцсон. Багш бидний өдрийн хуваарь үйл ажиллагаагаар явуулж байгаа дадал чадварууд маань хүүхдийн амьдралын насан туршлагын суурь боловсрол болж явдаг. Иймээс сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлэр суралцж байгаа оюутан дүү нартай хэлэхэд инээд сэлгсэн гэгэн өргөө итгэл дүүрэн энэ сайхан замаараа багш бид нартайгаа хамтран бахархал дүүрэн алхаарай гэж дүүнэрийгээ бас энэ сайхан өргөндөө урьмаар байна.